raining, everybody's still at play, and don't you know, it's a beautiful new day. Оройн үзэгчтэй. Дэмигийн оройн цаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Ингээд өнөөдрийн дугаараар та бүхэндээ хамтарч тарус болон фета бэлтгэгтэй салаад үндсэн хоолнд маань бол бэлтгэгтэй шарсан дахианы цээж махан хоол хийж үзүүлнэ. Ингээд бүгдөө хоолоо хийцгээе. Зураг гэдэг хүний дотоод ертөнцийг илэрхийлж байдаг агуу урлаг юм. Уран зургийн гайхамшигыг мэдэрч өөрийн амьдралаа энэхүү ертөнцтэй холбосон нэгэн үнийг бид Дэмигийн оройн зоог төрсөн юм. Тэр бол зургийн багш Гоц Авьяастан өнөр чимэг. Гар хөлөөрөө болон усан дотор зураг зурдгаараа олны гайхшруулж чадсан түүний дотоод сэтгэл үзэл бодлыг хамтдаа сонирхцгоё. Оройн зоог Монтистад бол Дээлигийн оройн зоог төрцөх урж байна гэж. За их баярлалаа. Урдлага хүлээж авсад их баяртай байна. Дахиад махтаа стик хийдмээр байна. Орой бүгдээр олцгоё. Баярлалаа. Эхний салаад болох тарвас фета бэлтгэгтэй салаад хийцгээе. Шинэхэн гоё тийм тарвас хэрэг болно. Улаан сонгон ийм базилик байгаа. Дээрээс нь укроп гэж ярьдаг одоо шинэхэн укроп байна. Олив хэрэг болно. Тарвасаа өөрсдийнхөө дураар яаж хэрчиж болно тийм ээ. За миний хувьд бол шоод үржин хэлбэртэйгээр тарвасаа хэрчиж өгье. За ингээд тарвас маань бэлэн боллоо. Улаан сонгон. Улаан сонгоноо нарийнхан хэрчиж өгнө. Ер нь улаан гэж ярьдаг ягаан сонгон ч гэж ярьдаг. Энэ сонгон бол маш сайхан тийм агтай, дээрээс нь тийм чихэрлэг амттай. Ерөнхийд нь бол түүхийгээр нь салаатанд ашиглахад бол одоо маш их тохиромжтой. Энэ салаатан дээр бол шинэхэн базилик байгаа. Маш сайхан тийм үнэртэй, бас амт оруулж чимэглэх. Дээрээс нь бас юм укроп гэж ярьдаг. Баг зэрэг жижиглээд нэмж өгье. Намар зуны цагт идэхэд маш тохиромжтой тийм салаат байгаа. Шинэхэн салаат навч бас жигдхэн хэмжээтэй урж хийж өгье. Дээрээс нь оливноос хийж өгнө. За хар олив, ногоон олив ямар ч олив байсан ерөнхийдөө бол асуудалгүй зохицно. За олив бол ерөнхийд нь бол баг зэрэг жижигж өгье. Өрлөн помидор бас нэмж өгье. Энэ салаад маань бол маш олон төрлийн шинэлэг ногоогоор хийсэн тийм салаад байгаа. Лемон дээрээс нь бас өгөрцөн их юм байна. Өргөс тэмхээ бол нарийнх нь нэмгээ хэрчиж өгье. Lemon juice. Баг зэрэг перс хийж өгнө. Давс маш бага хэмжээтэй. За тэгээд дээрэс нь мэдээж хэрэг оливын тусаа хий. За ерөнхийдөө бол ногоогоо сайхан тарааж өгье тийм ээ. За ингээд энэ салаатан дээр бол фета бэлтгэе тавьж өгнө. Тийм тусгай цөмс бэлдсэн байгаа. Энэ цөмс маань юу юм бэ гэхээр нэрс жимсээр би ийм жимсний чанамал бэлдсэн байгаа. 100 г жимсэнд нэрс жимсэнд ойролцоогоор 20 г эсэн чихэр баг зэрэг lemon juice хийж ингэж буцалгаж гаргасан цөмс байгаа. Салаатан дээр бол энээсээ баг зэрэг нэмж өгье. Салаад маань бэлэн боллоо. Энэ салаатыг нэр өгье гэх юм бол одоо эко салаад гэж нэрлэж болно. Ягаад гэвэл бүгд байгалаас гаралтай бүтээгдэхүүнүүдээр хийсэн.
Хилтэй бол хөлтөө гэдэг. Тиймээс иргэн бүрийн англи хэлний мэдлэгийг нэмэгдүүлэхийг зорж аваа. Golden Bridge төвийн захирал Ариун Чулуун энэ үчийн зочноор өргөдлөө. За баярлалаа ингээд Дэмигийн оройн зогт бас намайг урьсан их баяртай байна. Тэгээд орой цагтаа очноо. Сайхан ер нь ажил дээрээс шууд очих учраас бас нэлээд идэх баг шүү. Тэгээд мэдээж Дэми дандаа сайхан хоол идэв юм чинь илүү сайхан хоолоор дайрал гэж найдаж байна. Тийм юм гэж захиалга өгөөд яг хуу ийсэн хоол чинь унтрах иднэ. Өнөөдрийн үндсэн хоол маань бол одоо дахианы бяцлагтай шарсан дахианы зайц те хям хэрэг болно. Бэкон хэрэг болно. Дээрэс нь бол бууцаа хэрэгтэй бас. Яагаад гэж байгаа юм бэ гэхээр одоо энэ бүгдийг бол би энэ цээж махан дотроо хийж өгнө. Тийм учраас одоо цээж махны тийм үл ялэг тийм аргуу амтыг нь бол аргуу байдаг те тэр амтыг нь бол одоо энэ дотор нь хийж байгаа энэ шанц бүтээгдэхүүнүүд маань бол тийм илүү тийм амттай, илүү шүүсрэг болгож өгдөг байгаа. Бэкнөө жижиглэн гिचээ. Энэгээ багц жижиглж өгье. Цээж махандаа бол ийм бяцлагтай хямыг сонгосон байгаа. Цээж махыг маань бол тийм шүүсрэг илүү сайхан тийм амттай болгож өгөх учраас би энэ бяцлагтай хям сонгосон юм аа. Жижигхэн сайхан гिचж өгнө. За энэгээ нийлүүлээд ер нь нэлээд жоохон жижиглжээ. Бууцаа. Бууцаагаа бас сайхан жижиглж хэрчиж өгнө. Ингээ ороож байгаа. Мөн адилаа нэлээд тийм жижигхэн байдалтай хэрчиж өгөх зүгээр байгаа. За ингээ бууцаагаа нэмээ. Баг зэргийн оливын тоос хийж өгнө. Маш бага хэмжээтэй болно. Дээрэс нь мэдээч хэрэг баг зэргийн маш бага зэргийн давс. Ягаад гэвэл хям маань бол өөрөө давстай байгаа тийм ээ. Баг зэргийн лемон жуус. Үүнийгээ жоохон нухаж нийлүүлж өгнө. Пармезан бислэг гэж байгаа тийм. Пармезан бислэг баг зэргийг хийж өгье. Тэгэхээр бүтээгдэхүүнүүдээ нийлүүлээд сайхан тийм зуурмаг болгож өгөх хэрэгтэй байгаа. Дахианыхаа цээж махыг нээж өгнө. Дахианы цээж мах маань бол одоо дээд хэсэгтээ нэлээд тийм зузаан байдаг. Энэ зузаан хэсгийг нь маш нэг хүнээр ингэж дээдлийн ёроодын хэсгийг хэрчиж өгнө. Тэгээ эргүүлээд энэ хэрцэн хэсгийнхаа дотор талаас нь бас ингэж энэ дотроо бол одоо нөгөө шанзаа хийх байгаа. За ингээд нээж өгсөн. Буцаагаад тавихад яг хэлбэртэй орж явах хэрэгтэй тийм ээ. Шанзаа энэ цээжин дотроо хийж өгье. Энэ цээжнийхаа урд хэсэг рүү бол нэлээд сайн чихэж өгөх хэрэгтэй байгаа. За ингээд энийгээ буцаагаа таана. Шанцтай цээж мах маань бэлэн боллоо тийм ээ. Одоо үүнийгээ шарах хэрэгтэй. Талаас нь харин тавган дээр тосоо хийж өгнө. Таныхаа цээжийг өнгөн талаас нь шарна тийм ээ. Таны махаа бол шарахтаа цээжнийх нь өнгөн талаас нь нодны шаргал өнгөтэй болтон шаардах хэрэгтэй байгаа. За үүнийгээ бол одоо шарах шүүгэнд шарж болгоно. Тийм ч шарах шүүгэнд хийхээс өмнө дээрэс нь бяцлаг хийх байгаа. За пармезан бяцлаг байсан тийм ээ. Пармезан бяцлагаа дээрэс нь хийж өгнө. Үүн дээр баг зэргийн оливын тос нэмж өгье. Шарах шүүгэнд хийж ойролцоогоор 15-аас 20 минут шарж болгоно. Дэмигийн оройн зоогийн бас нэгэн зочноор боловсрал сувг телевизийн хөтлөгч Санчирмаа өргөцсөн юм. Өөрийн дуу хоолой дүр төрхөөрөө бусдад мэдээлэл хүргэх түүний энэ ажил үйлсэд амжилт хүсье. За баярлалаа. Тэгэд Дэми оройн зоогийн дээрсэн баярлалаа. Ийм гоё санамдгүй бэлэг аавна гэж бодсонгүй. Дэмиг оройн зоогт өргөцсөндөө маш баяртай. Тэгээд гавцаа өмсөд Монголд очноо. Энгийн хоолн дуртай. Тэгээд гоё дахианы юм ах байл.
Дахианыхаа цээж махыг болж байгаа хооронд бид хачраа бэлтгэе. Хачраа бэлтгэхийн тулд би өнөөдөр одоо кускус гэж ярьдаг. Тийм энэ бол одоо газрын дундуу тэнгисийнхний одоо хэрэглэх хамгийн хэрэглэх дуртай тийм бүтээгдэхүүн байгаа. А энэ маань бол нэлээд тийм шар будаатай нэлээд төстэй тийм одоо будааны төрлийн тийм бүтээгдэхүүн байгаа. А үүнээсээ бол би ойролцоогоор энэ бол 100 г байхад бол энэ хангалттай байна нэг порцсон тийм ээ. 100 г кускус. А үүн дээр баг зэргийн оливын тоос нэмж өгнө. А энэ оливын тоосоо хийгээд нэлээд сайн хутгаж нарийн чирэгтэй будаагаан бол одоо тосон сайн тийм бүрж өгөх хэрэгтэй байгаа. Баг зэргийн давс перс нэмж өгье. 100 г-ийн буцаж байгаа халуун шүл байгаа. Ойролцоогоор бол 5-8 минут тэр хугацаанд маань энэ маань бол өөрөө сайхан тийм одоо жигнэгдэж болдог. За ингээд халуун шүл хийсэн кускусээ ингээд дулаан газар орхичих. Биднес кускусын дотроо хийх одоо ногоогоо бэлтгэе тийм ээ. Энэ ногоонд маань бол чинжүү, 2 өнгийн чинжүү, дээрэс нь бол шинхэн цагаан базилик, укроп, улаан сүмэн хэрэг болно. Дээрэс нь мэдээж хэрэг баг зэргийн олив нэмж өгөх юм бол энэ дундаа тэнгисийн орчмын хоолны сайхан амт орж ирэх хэрэгтэй байгаа тийм. За чинжүү 2 өнгөөс нь хоёулангаас нь одоо хий гэж бодож байна тийм ээ. Улаан сонгон. За улаан сонгоно мөн адил. За нарийн хэрчиж өгнө. Чинжүүгээ хэрчиж өгнөөс. Улаан чинжүүгээ мөн адил. За сонгон дээр нэмж өгнө. Олив жимс. Олива бол ер нь бол та бүхэн өөрсдийнхөө дураар сайхан тэгж хэрчиж өгөх хэрэгтэй. Хэлбэрийн бол базилик, укропыг бол дараа нь хийн. Эдгээр бүтээгдэхүүнүүд шарах байгаа. Ерөөсөө удаан хуурах хэрэггүй дээр маш бага хурдан хугацаанд халуун хариулын тавган дээр хуурж өгье. Ягаад гэвэл одоо энэ олив, улаан сонгон, чинжүү бүх ногоог нь бол одоо түүхээр хийж болдог. Бага зэргийн давс барьж оливын тоос, хэрвээ та хүсвэл бага зэргийн цэцгийн тоос нь шарж болно. Энэ хугацаанд кускус маань ерөнхийдөө бэлэн болж байна. Ногоо маань бол бэлэн боллоо. Кускус маань бэлэн боллоо үзэгчтэй. Хуурсан ногоогоо нэмж өгнө. Тэгээ үүнийгээ сайхан утгаж хольж өгнө. Базилик, укропо бол одоо нарийн хэрчиж нэмж өгвөл маш сайхан амттай, тийм үнэртэй болж байгаа. За шинэхэн базиликийн авч үнэхээр сайхан үнэртэй. Укроп. Ингээ базилик маань бэлэн боллоо. Укропо мөн адил жижиглэн хэрчиж өгнө. Энэ ногоогоо нэмж өгнө. Ингээ баг зэргийн мэдээж хэрэг харж байгаа та бүхэн өөрсөндөө тохируулж оливын тоос баг зэрэг нэмж өгье. Дахианыхаа махыг гаргахаас өмнө хачраа тавгуулж өгье тийм ээ. Хэвэнд хийж болно, хэвэнд хийхгүй байсан ч юм болно шүү дээ тийм ээ. Хэвлж өгье. За дээрэс нь баг зэргийн дарж өгсөн ч болж байна. За ингээд дахианы мах маань бол дээрэс нь бэлтгэн хайлаад тийм ээ. Маш сайхан болсон байна. За үүнийгээ бол яг бүтнээр нь тавьж болно. Миний хувьд бол ингээд хувааж өгье. За ингээд дотор талаа шанзан сайхан харагдаж байна тийм ээ. Кускус хачир дээр тавьж өгнө. Энэ хоолн дээр бол улаан виноны сүмс хийж өгье. Энэхүү сүмсийг бол өмнөх дугаарууд дээр бол та бүхэнд би хийж үзүүлсэн байгаа. Дашрамт хэлэхэд бол одоо та бүхэн энэ нэвтрүүлгийг дахин үзхийг хэрэг хүсэж байгаа юм бол News CGM сайт дээр гэр бүл гэдэг хэсгээр нь бол Дэмгийн оройн загс нэртэй байгаа. Дээрээс нь та бүхэн бас Моно ресторан дээр жинхэнэ хоолыг бол захиалан идэх боломжтой. За ингээд дээрээс нь шинэхэн базилик навчнаасаа тавьж өгье. Үндсэн хоол маань бэлэн боллоо. Өрсөн зочид маань хүрэлцэн гэсэн байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Ингээ өнөөдрийн зочноор зураач зургийн багш Гоц авьяасны өнөр чимэг, Golden Bridge боловсролын төвийн гүйцэтгэх захирал Ариун Чулуун, төвлөж нэвтрүүлэгч Санчирмаа маань хүрэлцэн ирсэн байна. Ингээ та бүхэнд өнөөдөр өөрийн зүгээс зориулж амтдгуй, фета бислэгтэй тийм салаад бэлтгэсэн байгаа. Дээрээс нь бол
бяслагтаа шарсан тийм дахианы цээж махан хоол хийсэн байгаа. Ингээд та бүхэн таалагднах гэдэгт найдаж байна. За баярлалаа. Дөнгөж саяхан одоо ингээд хичээлийн шинэ жил хэлчлээ те. Одоо ингээд та зургийн багшаа одоо тэ боловсролын төвийн захирал хүмүүс аваад нэлээд их ажилтай байсан баг те. Тийм шүү, нэлээд ажилтай байсан. Их сайхан энэ жилийн хичээлийн жил хэлж байна да. Тэгээд одоо бид нар их л ажилтайсан. Сургалтынхаа төвдөө гадаадын хүмүүс авсан. Та бол одоо яг зураач одоо тэр мэрэгжлэрээ бол та одоо гадаадын хүмүүс авч сурч байгаа юм ба тийм. Одоо гадаадын нэг 5 шавтаа агаад тэгээд дотоодоо нэлээд идэв хөлтэй байгаа. Сандаар зурдаг зураг зааж өгдөг үү? Тэр нь одоо хоёр гараар зурх тийм хөлөөр зурх орлого зааж. Хөлөөр зурхад яс гахтай л амар хавьяас шаарддаг. Тэгээд мэдээж хөлөөр чинь баг зурх батгаа хүн бичиж тэгээд үзгээ байхад хөлний бас өөртөө цогцсон тэр ясны хэмжээтэй нэрийн байдаг юм шиг л төрлийн цаанасаа яг ингээд цогцохоор тийм бас тийм антопик холбогдолтой биш санагдсан. Зарим нэг урт буруутай байхгүй. Биерээ биер ултарч байгаа нь л Баруун хөлтэй солгоо хөлтэй гэж байх уу? бай. Бас байна үү? Тий. Жишээлбэл уртын харилцан дээр хүн ингээд харихад солгоо хөлтэй нэг солгоогоор тавиад баруунаар үзүүлдэг шүү дээ. Солгоо талтаа, баруун талтаа баруунаараа яг банц дээр өчөд зөв хөлөөр. Тэгэхээр чи бүх хүн нэг хөлөөрөө явдгаа. Болвол бас тийм шүү дээ. Зарим ингэж пассаж байгаа. Зарим хоёр гартал хоёулангаар пассаж байгаа. тий хөл хүмүүс адилхан баруунаар ашиглаж. Тийм солгоо хөлтэй баруун хөлтэй гэж бүх ч гэсэн тийм шүү дээ нөгөө нэг зөө баруун урдаг солгоо урдаг гэл тал таардаг уу гэж яриад байдаг тийм. Хоёр гараар анх зурж үчихэд хүмүүс аюул гайж юм шиг ядсан. Одоо бол ерөөсөө компьютер дээр ч хоёр гартдаг автомашин нийтийн хэрэглээ болсон тийм. Хоёр гараараа жолооддаг, ерөөс дөрвөн мөрч хөдөлдөг. Тэгэл бүх спорт тэр тусмаа спортод одоо хөл бөмбөг гэхтэл тийм баруун зүүн өшигдөг чадвартай хийж гол оруулж байна. Хүний хөгжил ингээл аюул хөгжөөд байгаа юм шиг. Улам ойлгоод байгаа хэрэг тийм. Тэгээд би бас энэ талаараа одоо бахалтай баяртай байдгийг хөлөөрөө зурдаг. Яаж аяасаа илэрсэн юм бэ? Одоо энэ сонин санагддаг байхгүй та чинь усан дотор зурдаг тий. Хамгийн анхны усан дотор байсан спорт юм хэсгэлээ. 1992 онд би завхны улаастаа сумдаж отхон тэнгэр хайх нэг яг тэр үед тахилгатай олон үйл аюул алдарчжсэн юм байхгүй. Тэгэл би сонирхол өөрөө очсон. Тэгээ нутгийн хүмүүсээр заалгачаад багжаа аваад намар штэ 10 сар. Тэгэл заалгал зурх гал тэр уул руугаа явсан. Гэтэл хоронхон зур цас ороод шуурга болоод цаснаа би бүр айгүй багтаад явж чадахгүй тамиртаад сүүлдээ бүр ингээд багжуудаа хаяад явж байгаа хгүй. Даагаад. Тэгэл нэг хэсэг нэг зузаан цастай газар би өөрийгөө цасыг ухаад өөрийгөө булаад дулаацж унтсан. Гэтэл би яг сүүлд нь би хөлдөж өгчээсэн. Сүүлд нь. Тэгээ энэ үед бол нэг малчин хүн олж аваад маш олон хүүхдүүд дамжиж өөрч аймгийн эмнэлэгт авсан байгаа. Тэгэл миний би мэдээ ороод тэгээ ардын маягаар зарцсан марцсан гэж аюу тийм ус өдрөөлөх аюу гоё хүмүүс таарч миний амийг аварсан. Би энэ бүхнийг ярих болгондоо энэ ачтай буянтай хүмүүс ачаар өнөөдөр юу яаж ингэж би боддог. Тэгээс энэ нэвтрүүлэгт орсноор нэр гоё түүх асуучлаа. Тэр хүмүүстэй талархаж явдаг юм яа. Тэгээд их сайн штэ. Тэгэл нөгөө эмнэлэгт нэлээ удсан чинь аймгийн хүмүүст эргээд иддэг экватор гэдэг ах гэртээ намайг их нэртэйг оруулаад байлгаад эмнэлгээс гаргаад тэгэл тэднийд ерөөсөө гарч исэн өдрөө миний хүүгийн төрсөн өдөр байгаа байхгүй нэг мэдсэн чинь 12 сарын 7 болсон. Өнөөдөр миний хүүгийн төрсөн өдөр байсан юм байна гэж бодоод нойр хүртгүй. Тэгэл зургийн тэмдрийг аваад бас нэг хүүхдийнх нь дээр үе одоо нэг Орсын бодог байсан авсан гэдэг. Тэгэл би хөлөөрөө аваад өөрөө ингээл хөлөөрөө л ингээл гараараа хийж байгаа юм шиг. Би өөрөө ингээд миний хөл ингээд зураад байгаа би өөрөө бас гайхаад миний хөл гой зурч игээл мэдрэл тэгээ зурдсан. Тун ингээд хайхмаас өгсөн бэлэг юм байна шүү дээ баг. Үнэхээр гоё байсан. Гайхалтай. Тэгж юм төрсөндөө
Одоо Golden Bridge боловсролын төв гэдэг те. Ерөнхийдөө одоо миний хувьд ингээд зунжингаал ингээд ерөнхийдөө бол аягүй их тийм вакуумсан сургалт хийдэг. Гэхдээ янз бүрийн ингээд ер нь FM радиогоор ч мөгөд үргэлж тэгээд чихэн сонсогдоод байдаг байхгүй. Тэр талаас одоо танах одоо ер нь хэр их олон оюутан бэлтгэж байна. Ер нь яг ямар хэлээр сургадаг юм те. Бас гадаад руу бас оюутнууд тэтгэлгээр явуулдаг гэж бас сонсож байсан. Англи хэлнэл боловсролын төвлөлтөө тэгээд Монголын үндэсний англи хэлийг эрчимжүүлэх үндэсний хөтөлбөр гэж явагдаж байна. За тэрэн дээр бас манайх туслан хэрэгжүүлэгчээр бас ажилладаг. Тийм Монгол залуучуудтай англи хэлтэй байж ижил илүү дэлхийн стандартад ойртожтэй илүү дэлхийн тэр хөгжилтэй хөл нийлүүлж явах учраас тэрэнд нь тусалж байгаа бас бид нар өөрсдөө залуучууд шүү дээ. Би ч бас өөрөө аав хүн те хоёр хүүхдэд цэцэрлэг сургуульд нь оруулна гэдээ бас бужигнан тэгээд бас нэлээд ажилтаа л явлаа. Тэгээд өнөөдөр оройг бас ингээд сайхан ажлын стрессгүйгээр та нартай өнгөрүүлж байгаа бас баяртай байна. Таны зөвөр өмссөн хувцсыг чинь зөвөр нэг харж ил арт спорт гэсэн энэ яг ямар ч юм. Тэд хамгийн хурцтай хөгжиж байгаа зургийн урлаг байна. Саунд арт гэдэг одоо элсээр зурх. Саунд арт гэдэг одоо микрофон тайз дээр зүүрчээд мастикийн бээгний хөдөлгөөнүүдийг шуум гарч байгаахгүй дуурал яг ориг одоо бээр ингээл тэгэл одоо мастикийн ингээл гой бааж идэг штэ. Тэгэл аюу гой дуурал. Дандаа тийм чимээгээр одоо чимээгээр тэгтэг бүр ингэж байгаа. Так багчин тэр урлаг гарсан юм. Арт спорт гэдэг Монголд бол одоо анхдаг чинь байгаа бүгд анхлагч бий байгаа. Тэгээд арт спорт маань усан дотор зурх үзүүлбэр. Арт шоу гэхээр хөлөө зурх үзүүлбэр. Арт дайз гэж гарчиж. Зураач бүжиг. Тэгээд тэр зураач бүжгийг ийм эрзэн уудан дотор ороод баримт шиг хөдлөөд. Баримт шиг хөдлөөд. Ингээд зураг болгоод аюу гоё гэж. IQ арт гэдээ гарчиж. Хятадын зураач нар хоёр гараараа тий ээлжлэн зурдаг. Гоё уран бичдэг. Одоо эдийн арайны мөнгө устаа маш урт бээр барьчаад ядан хуруугаар уран бичиж хятад бичих. Каллиграф гэдэг бас гарсан. Тэгээд одоо манай улс ч гэсэн тутахгүй тий би гэдэг нэг тамирчин бас ингэ тэгэхээр хэмжээд ингэ хөгжиж байгаа бол аваа явж байгаа шүү дээ. Боцорхоо ч гэсэн. Ер нь дэлхий дээр дөрөв мөчөөрөө зурдаг, усан дээр зурдаг хүмүүс ер нь байд юм байна. Байд юм байна. Сингапурт би бүр 2000 он мэдж авчихсан. Сингапурт хөл гар амаараа зурдаг хүмүүсийн холбоо. Тэгээд тэдгэр хүмүүс нь харамсалтай тахир дутуу байгалийн иргэшээр зурдаг. Гэхдээ төрөөс нь бол маш их харж үздэг. Тэд нар одоо 2 гаргүй төрсөн ч юм уу гинцсэн хүмүүс. Манай одоо тэр хөгжтэй бэрхшээлтэй хүмүүсийн нэгдүүд бас мэдмээр тийм гоё амаараа зурдаг. Өчнөө цаг хугацаа гарсан бүтээл айгүй өндөр үнэлээд тэрэн дээр нь гадаадын орнууд манай орч одоо зээл олгоно гэдэг заавал хашаа байшин машин ингээл дорхнол шатаад үгүй болчдөг юм л хөрөнгө өмжлөгээ болгоод байх юм. Гэтэл тэр хүмүүсийн нийллийн зурсан зургаар нь та энэ зурласан зураг хэдэн долларт үнэлж байгаа. 100 мянган долларт үнэлж би энийхээ 50% зээл авах гэж байгаа чинь гайхамшигтай. Нэрэл тэр хүний гайхамшигтай бүтээл тэр хашаа байж бас илүү оюун гэж болоод гайхав. Тэгэхээр оюуны хөрөнгө өмжлөг 2009 оны Украины гайхамшигтай нөгөө нэг God Talent гэдэг шүү дээ. Тэрэн дээр Украины God Talent төрүүлж илээ л дээ тэр үг. Үнэхээр гайхалтай. Хамгийн тэрний харамсалтай нь зураг зурчаал. Тийм ингээд алгуулжтэй. Яг тэр чинь нөгөө ингээд драма юм явчихж байгаа юм л да. Тэгээ эхлээл одоо жишээлбэл ингээд хоёр залуу байжсэн аа тэгэл гинт араад ягаар юм яваал дайм болоод тэгэл бөөн дэлбэрэлт болоод тэгэл нэг хүүний одоо юу шарилулдэл эмэн уйлаал тэгэл дахиад амьдрал үргэлжлээл гудамжаас талбайгаа сэргээгээл тэ гайхалтай юм л. Санжирмагийн хувьд одоо тэгээд сургууль сурдаггүй юу? Сурдаг. Монголоос их сургууль сурж байгаа. За хичээл хэлсэн байна шүү дээ. Хичээл хэлчихсэн. Хичээлд яваад давхар хажуугаар нь ажиллаа игээд. Тэгээ. Ямарчсан хичээлийн шинэ жил
их сайн өнөг суун гэж найдаж байгаа. Хичээнэ гэж бодож байгаа. Энэ ямар нэртэй салаад вэ? Энэ одоо зүгээр би сая ерөнхийдөө зохиогоо хийсэн. Тэгээд эко салаар гэж нэрлэдэг юм уу гэж бодоод. Дандаа яг ерөнхийдөө зүгээр. Манай хүний биед нэг ашиг тустай гой гой ногооноо тий. Тиймэрхүү маягаар одоо хийсэн юм да. Гинт зүгээр энэ нэвтрүүлгийн өмнө санаанд ороод хийсэн юм л да. Ерөнхийдөө зүгээр ингээд яг хийх боломжтой